тэгээ яасан гэсэн чи ийшээ элс рүү ороо суужээ. За одоо татгал байж ин да. Илс ихтэй. Илс бол даваа сул юм байна те. Өстө сул илстэй юм байна. Эвгүй юм байна. За бөөн цагаан нуур шүү дээ. Ийм сайхан нуурын захад манай хэд явж байгаад яасан байх нь хүүхдүүдэд оруулах гээд суусан байна. За бид эдэн Говь Алтай аймгийн Чандман сумаас гараад Баянгор аймгийн Баат цагаан сум руу явж исэн. Замд бол бөөн цагаан нуур хэмээх одоо байдраг гол цутгадаг энэ сайхан нуур бол байдаг. Тэгээд явж исэн нэг залуу ганцаараа алхаж байна. За юу хүн юм болоо гэсэн чинь 2 цаг гаруй машинаа суулгачаад эхлээд нилээн ухсан байна. Тэгээ дараа нь болохгүй болохоор машин хүлээгээд хайгаад зам дагаад алхсан юм байна л да. Тэгээ бид хэд азар бас явж таарад энэ залуучуудыг машиныг татаж гаргаж өгөөд бас нэг хөрхөн соос ажиллагаа хийцээ. Тэгээ энэ сайхан газар ирснийх бас манай хэд энэ өдөр чинь нилээн 37-8 та бас их халуун өдөр байсан шүү. Хүүхдүүд бас сэрүүцээд нуурын захааргаас гүйлдээд их гоё болсон. Манай энэ залуучууд бас баярлаа гэдээ бас их талархлаа илэрхийлээд тэгээ бид нэг жоохон гол усан хүүхдүүдэд сэрүүцүүлээд за тэгээ цааш зорьсон газар руу явсаа. Явхаас өмнө бас яаж зүгээр явах вэ? Дороо насаагаад нэг жоохон нисгээд бас энэ сайхан нуурын бас үзэсгэлэнийг бас гайхан биширч бас авсан юм аа. За энэ сайхан бөөн цагаан нуур маань бол Монгол орны эхний 10-т ордог том хэмжээтэй бас нуур юм байна лээ. Байдраг гол цутгадаг. За урд талдаа бол Говь Алтай буюу Алтай нурууны одоо уулс урд талдаа байдаг. За хойгоороо бол алдарт шалын хоолой бол байдаг юм аа. Ийм сайхан үзэсгэлэнтэй газар манай хөө ийхэн жилээ гаргаад бас жаахан гүйсэн. Та хаач явсан тусламж хэрэгтэй хэн нэгэнд бас өчүүхэн ч гэлтгүү тусалж явахыг одоо уриалж байна.
Бичлэгийн маань энэ хүртэл үзсэн та бүхэндээ амжилт хүлээх хүсье.